Дорнод аймгийн Хэрлэн сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн багшийг яагаад сонгосон бэ гэхээр хөдөө гэр цэцэрлэгээр хүмүүжээд тэгээд тухайн үед ажилладаг гэсэн багш маань маш их хичээнгүй, сонирхолтой юмыг зааж сургадаг бүтээлч багш байсан. Үүнээс үүдээд бүлгийн багш мэргэжлэлээр ажиллах сонирхолтой болж би энэ мэргэжлэлээр сурна гэсэн итгэл, хүсэл тэмүүллийг олж авсан. Тэгээд үүнээсээ болоод зурагт маш сонирхолтой болж мөн гарын дорх материалаар бүтээл хийж ингэснээр цэцэрлэгийн багшаар суралцах мөрөөдөл маань тавигдсан байгаа. Сургуулиа төгсөөд Дорнод их сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлэлээр дүүргээд энэхүү мэргэжлэлээр ажиллаж байна. Манай цэцэрлэгийн STEM арга зүйг хэрэгжүүлээ ажиллаж байна. Бүлгийн хүүхдүүдэд эцэг эхчүүдтэй хамтран ажиллах, мөн хүүхдийн ялгаатай байдлыг дэмжиж ажиллах зорилгоор гэрийн багц үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Ингэснээр хүүхд маань гэртээ гэрийн багцыг эцэгтэйгээ хамтран ажиллаж, танин мэдхүй болон дасгал ажлыг ажиллан, бүлгийнхээ цахим группэд байршуулж, оролцоог нь дэмжиж ажилладаг байгаа. Багш эцэг хүүхэд хамтын ажиллагаа нэмэгдэж, оролцоо бас нэмэгдэж байна. Ажилласнаар мэргэжийн чиг баримжаад зорилгоо тодорхойлоод, хүүхэдтэй хэрхэн ажиллах, хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх зүйлсийг суралцаж, өөрийн арга зүйгээ эзэмшин ажиллаж байна. Хөдөө тоглонгоос суралцахын чиглэлээр дамжуулан, хүүхдийг дадал хэвшил, нийгэмшигний чадварыг хөгжүүлэн ажиллаж байна. Үүгээрээ дамжуулан хэл ярианы чиглэлээр холбоо үг ашиглах, өгүүлбэрийн эрхтний тасгалыг өдөр тутамдаа сургалт үйл ажиллагаанд хэрэглэж, мөн үлгэрээр дамжуулан хүүхдийг хөгжүүлж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжин, бүлгийн хүүхдүүдийн дунд нэмэлтээр сургалт дугуйлангуудыг зохион байгуулдаг байгаа. Үүнд гэх юм бол бүлгийнхээ хүүхдүүдийг IQ сургалтанд хамруулж, ингэснээр хүүхдийн маань сэтгэн бодох чадвар хөгжиж, өөрийгөө илэрхийлэх чадвар бол нэмэгдсэн байгаа. Мөн хэл ярианы сургалтын төвийг цогцоор нь баяжуулж, сонсох булан, үзэж харах булан, мөн номыг засварлах булан гэсэн булангуудыг бол төгсүүлж ажилласан байгаа. Мөн багшийн туслахтайгаа хамтраад аюулгүй эрүүл ахуйн дадал хэвшлийн булангуудыг мөн бас баяжуулж ажилласан байгаа. Өөрийн мэдлэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх байдал дээр багш нартаа өөрийн мэдлэг чадварыг, сургалтын хөтөлбөрийг хэрхэн төлөвлөх, хэрхэн зохион байгуулахыг бас асууж судлан бусад багш нартаа дэмжлэг үзүүлэн хамтдаа суралцаж байна. Үүнээс гадна мэдээллийн технологиг энэ зуунд ашиглаж, сургалт үйл ажиллагаандаа болон бусад багш нартаа интерактив хичээлийг сургалт үйл ажиллагаандаа хослуулан зааж, мөн аппликейшнуудыг хэрхэн ашиглах талаар хамтдаа суралцаж хөгжиж байна. Хаалт хандсан та бүхэндээ баярлалаа.